Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Соломон хаан химэн шүтэн шүтснээс Израиль улс хойд Израиль өмнөд Юдад хуваагдсан юм. Өмнөд хойд Солонгос шиг үү? Хойд Израиль нь Еробоамын үеэс бурхан бус химэн шүтэнд үргэлж эхэлсэн. Би химэн шүтэн шүтдгээрээ нэгтчтэй. Оо, тэгэхээр бурхан уурлах нь үдээчтэй. Эцэстээ хойд Израиль Ассирт ялагдаж боочлоход хүрсэн юм. Тэгвэл өмнөд Юда яасан бол? Соломоны өрөөдөм хаанчлах болно гэсэн юм чинь инхтүү хааж төрсөн биз? Үгүй ээ. Өмнөд Юдаач бурханыг орхиж химэн шүтэн сүрсэн гэдэг юм. Юу? Өмнөд Юда хүртлөө? Оо, тэгэхээр яалтай байлаа. Гэхдээ энэ бүхэн үнэндээ шинэ эхлэлийг илэрхийлэл шүү дээ. Юу? Шинэ эхлэлээ. Өнөөдөр Израиль төлөвийг дэлхийд дахин бурханы хаанчлалд нэгтгэх тухай гайхалтай төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Бацаху! Энэ өдрийн мэнд хүргэе. Хис шоу мэдээний агентлагаас мэдээлж байна. Өнөөдрийн ихний мэдээ хойд Израиль бурханаас холдон Ассирчуудын гарт сүрэхэд хүрчээ. Израиль сүрч гэжтэй халаг. Чомосол болж байгаа юм. Юу гэнэ? Мачи. Тийм юм хийсэн болохоор сүрлгүү дээ. Удаах мэдээ бол хойд Израилийн сүрлийг харсаар байтал өмнөд Юдаач мөн бурханд үйлчлэлгүй химэн шүтэнд мөргсөөр байна гэх юм. Бурханаас илүү химэн шүтэн л гот сайн да. Хүмүн. Ач хүмүн. Өөрийн ухаантай бай. Бурханд үйлчил. Өмнөд Юдагийн хувьд Рехобом хаанаас хойш химэн шүтэнд мөргөгч хаад захирч бурханаас холдсоор байлаа. Өнөөдөр энэ цагийн иш үзүүлэгч Исатай ярилцъя. Хүүхдүүдээ сайн байна уу? Намайг Исая гэдэг. Баяртай байна. Өмнөд Юдагийн хаадын асуудлаас болж хүнд байгаа бах та. Бурхны хаанчлалын ард түмэн хэлбэрдүүдийн хүндэтгэл өргөж. Өчигдөр чи тэрийг харсан уу? Бас л мундаг биз? Хүчгэд ороо хүмүүсийг дарлан дээрлэхсээр байна. Уус орны амьдрал дэснийг эрийн сайндаа бүтээсэн мэт ихэрхэж байна. Тэгээд л өмнөд Юдаа сүрэхэд хүрчээ. Гол нь тэд бурханд бус химэн шүтэнд мөрөгцгөөсөн. Яг харахгүй химэн шүтэн асуудал болжээ. Гэхдээ сайн хаан байгаагүй гэж үү? Өмнөд Юдаа сүрэх хүртэл 20 хаан хаанчилсан. Хойд Израильтай адил бүгдч муу хаад байсангүй. Химэн шүтэнүүдийг устгаж бурханд л үйлчлэх гэсэн хаад байсан. Өмнөд Юдагийн 13 дахь хаан Хизкия бол Давидын адил бурханд үйлчлдэг хаан байв. Бурхны ус химэн шүтэнд үйлчлэгч гэж химэн шүтэн бүрэг үгүй гэж бурханд өргөх хүндэтгэлээ сэргээе. Хизкия химэн шүтэнд бузарлагдсан бурхны өргөг цэвэрлэж бурханд өргөх хүндэтгэлийг сэргээсэн юм. Дээгүр өнгөрөх баярыг дахин тэмдэглэх болов. Египтээс Израилийн ард түмнийг аварсан явдлыг санаж байна уу? Үүнийг сахидаггүй байсан гэж үү? Энэрлэг омарцсан хүмүүс байж. Хойд Израилийг сүрүүлсэн Ассир үү? Одоо өмнөд Юдаг уу? Яхоо та нарыг ааварна гэсэн худлаа штэ. Буугаад өгчих. Амиг чинь хэлтрүүлээ. Яадаг үлээ. Бурхандаа залбирая. Хизкия бурханд чин сэтгэлээсээ залбирсан. Эзэн минь, таны нэрийг муучлагч Ассираас биднийг авраач. Таал цор ганц бурхан гэдгээ дэлхийд мэдүүлээч. Бурхан энэ залбирлыг сонсож тэр шүн Йохогийн тэнгэрэлч Ассирийн 185,000 үнийг үгүй хийв.
Үгүй, ингэх ёсгүй. 185,000 хүн гэдэг чинь Бурхныг дөрөмжлөхөр тэр. Бурхан бидний залбирлыг сонсчээ. Тийм. Залбирсны дагуу биелүүлсэн юм. Үүний дараа Хизкия хүнд өвчилж үхэлтэй нүр тулав. Исая. Бурхан төд удалгүй таныг тэнгэрт өөрийн үр дуудана гин. Юу? За. Хизкия хан руу харан Бурханд залбирсан юм. Эцэн минь. Исая, эзэн минь, эргэн очоод Хизкия дамжуул. Юу? Гайхалтай нь Бурхан Хизкиягийн өвчнийг илаашуулж насыг нь 15 жилээр сунгасан шүү. Эрүүлэнх. Бурхан минь, тань талархъя. Мөн 16 дугаар хаан Йосия хаан байлаа. ариун өргөө буцартаж гүйцэж, ариун өргөөгөө цэвэрлэн ариутгая. Ариун өргөөг цэвэрлэж байхдаа Бурханы хуулийн номыг олсон юм. Ариун өргөд хуулийн намыг нууцсан байсан юм уу? Хуулийн ном бол Бурхны үгийн ном байтал төдий чинээ Бурхны хуулийг сахилгүй умардсан байсан гэсэн үг л дээ. Юу билээ? Бид Бурхны хүслээс ингээдлээ холдчих гэжтэй. Йошуа бүх ард түмний өмнө хуулийн номыг уншиж эхлэв. Бид Бурхны үгийн дагуу аж төрөөгүй тул Бурхан ихэд хэлгэнжээ. Йосуа Бурхантай дахин гэрээ хийсэн юм. Бурхны үгийг чанд захих болоо. Бурхны үгийг чанд захих болоо. Тийм. Бурханы үгийн дагуу химэн шүтэнүүдийг зайлуулж, хүнжигдэлийг сэргээн дээгүр өнгөрөх баярыг тэмдэглэх болов. Өөр Бурхан сайн үйлчилсэн хаан байсан уу? Юудаг хаанчилсан 20 хүнээс 4 хаанд л химэн шүтэнүүдийг зайлуулж Бурханд үйлчилсэн билээ. Дөрөв хүн л үү? Израиль нэг ч хүн байхгүй байсан шүү дээ. Бурхан иш үзүүлсэний дагуу Вавилоны гарт өмнөд Юдаас хүрсэндээ. Хойд Израиль мөн өмнөд Юда хүртлүү. Ингээд дуусаа гэж үү? Бурханы ус бүгд сүрч байгаа юм уу да? Яг ч тийм биш ээ. Үнэн дээр энэ бүхэн Бурханы төлөвлөгөө шүү дээ. Сүрэлт төлөвлөгөө. Канаануудад байгуулагдсан Бурханы улс Бурханы өрөөлөөр бий болсон ч дэлхийд дахинд Бурханыг дамжуулалгүй бүр Бурханыг орхиж хэмээн шүтэнд ирэхээ булаалгуулсан. Бурхан тийм Израилийг Ассир Вавилоны гарт бутрагсан юм. Баачлалд орсон мэдтэй. Тэр нь ч Бурханы төлөвлөгөө байсан юм. Израилийн ард түмэн бутарсан ч Бурханы хүслийг дагдаг хүнч байсан. Бурхан тэдний дунд гайхалтай төлөвлөгөөг бэлтгэсэн шүү. Тийм ээ. Есүсээр биелэх жинхэнэ Бурханы ус шүү дээ. Есүс ч бүр хойно гардаггүй билүү? Аль хэдийн миний амаар иш үзүүлчихсэн шүү дээ. Есүс Христ бид бүхнийг аврах цорын ганц үнэн шүү. Бурханы төлөвлөгөө нь ус хүрсэн ч үргэлжлэх байх нэ. Гэхдээ боолууд хүнд амьдрал туусан бах та. Египтийн боолчууч. Гэхдээ Бурхан тэдгээр боолуудтай ч хамт байсан. Боолуудын дунд Даниэл гэх нэгэн залуу байлаа. Тэрээр Вавилонд ч бузар хүнснээс идэлгүй өөрийгөө тусгаарлаж Бурханд үйлчилсэн юм. Ус ногоол идсэн юм уу? Бурхан Даниэлийг ашиглаж Вавилоны хааны зүудийг тайлж Вавилоны ерөнхий сайд болсон юм. Юу? Боол хүн ерөнхий сайд захирч өссөн. Бурхан бол гайхалтай нэг нь штэ. Йосеф! Цаг хугацаа өнгөрөх тусам Дариус хаан Даниэлд бүрэн итгэснээр бусад сайд захирагчид Даниэлд хорсох болов. Бид үнийг унгах ёстой. Унгах алга төгсөн юм аа. Эрхэмдээ таамтам. 30 өдрийн турш хаан танил мөргий. Зөвхөн надад уу? Сайхан санаа. Тушаалд өртсөн хүнийг Арслангийн нүхэнд хай. Сайхан санаа. Хаан тамгалан тушаалыг тунхилав. Гэтэл Даниэл урдын адил Бурхан залбирсан гин. Өрхөнд орлоо доо. Даниэлд хорссон захирагчид хаанд энэ үннийг дамжуулав. Одоо Даниэлийг Арслангийн нүхэнд хай. Яалтай үлээ. Муу хүмүүс. Хаа юм чин зүгээр л болиулж болно эцтэй. Тухайн цагт хааны тушаал бол цуцлашгүй хаанч өөрчлөх аргагүй байлаа. Эцэстээ Даниэл Арслангийн нүхэнд хаягдсан юм. Өө эзэн минь ээ. Хөөргөлтэй Даниэл.
Хаан нойргийн хонон өглөө болмогц Арслангийн үр рүү даруй очив. Даниэлийг сайн газар нутаглуулаарай. Даниэл амт байна уу? Хаанта минь бурхны илгээс нь тэнгэр илж арслангуудын амийг хаасан билээ. Дариус хаан улс даяар тунхаг загтлыг илгээв. Амьд оршигч бурхны аанчлал мөхөшгүй. Түүний захирамж мөнхийн тэрээр Арслангийн амнаас Даниэлийг аварсан юм. Израиль биш, бүр Персийн хаан бурхныг магтаж байна шүү дээ. Тийм ээ. Дараа нь бурхан өөрийнхөө хаанчлалын төлөө дэлхийн хааныг ашигласан юм. Персийн Кореш хаанаар Израилийг боочлоос чөлөөлж Иерусалимд иргэн очиж ариун өргөг дахин бариулсан билээ. Бабилон Персээс хойш Грек, Ромын эзэнт гүрний хүртэл бурхны хаанчлалын төлөө ашигласан юм. Бурхан энэ дэлхийн жинхэнэ хаан байх нэ. Эзний махтан мөргөцгөөе. Хүүхдийн гэр баярлан хоорч хөрөс дэлхийн магтагтун. Анте бүхэн бүгдийн цогшаад эзний махтан мөргөцгөөе. Хүүхдийн гэр баярлан хоорч хөрөс дэлхийн магтагтун. Бүхэндээ арт төвийг бүхтий шийдэн рүү баяхортой бүжиглэн магтцгаа. Эзний махтан мөргөцгөөе. Хүүхдийн гэр баярлан хоорч хөрөс дэлхийн магтагтун. Анте бүхэн бүгдийн цогшаад эзний махтан мөргөцгөөе. Хүүхдийн гэр баярлан хоорч хөрөс дэлхийн магтагтун. Бүхэндээ арт төвийг бүхтий шийдэн рүү баяхор